Халагдаад нутагтаа хараад эргэж ирэхдээ л нэг хэдэн сайхан сумгаар уурганы мод татчихсан. Нэр нь юу? Чи нэр эргэж ирэх үү? Зүү хашаа. Утас тийшээ шүү. Манайхан эний чи үзвэл намайг оёж гэж өнөмшөхгүй дээ. Бас л хожигдчих. Цэргийн эрэсгэт юмчгүй. За чи адууган дахт очоод очоор. Хөөхдөө хөргөн хөөхөж янгичээ. Манай наван жадста бүгдрооч дуусчаа. Яана гэдэг чи? Мориот сайн барьж чадахгүй. Хаахан чирээд. Хатуугаас ч жагаад. За, та хоёр чинь яагаад морь алдчихав? Амдан гусаар татсан чи морин үргээд. А юу цацав? Яг уу чамайг надтай суугаад хаваа татсаар байгаад бөгтөр болчихно гэж яахгүй юу? Ахаа, тийм үү. За, айгуу чамайг минь. Самда, морь аваарай. За, наана тусч. Арайд чинь хаваа татах бүлүүлээ да. За, илүү самда, хаваага. Чи явахгүй. А?
Харин ээ. За яв. За. Ай давай. Давай да. А? Найшир. Яах вэ? Чи чинь гэхэд энэ өдрөс татхартай билээ. Зурга. За найз минь. Өөрөө 1000 хүрэхээс өмнө төлсөн чинь дээр үстэй аа. Тэм үү залмаа. За. Боо. За боотаа. Боотооч. Боо. Кичи. Алло наш тамагаа. За вожоо наатга. Цаадах чинь талиж өглөө. Би чамайг яах вэ гэж янзыг чинь үтсий. Чамайгтэй. Чи асуулттай юм аа? Чи байна. Ой чи хүлээж. Чамайг гэж. За яа нэг шиг байлаа чи. За. Цаадах чинь арилж өглөө. Чи зүгээр явж үз. Ёо. Хош, чи над 7 өдөр устдад хорж явуулсан шүү. Найс нь бүх насаар устдсан шүү дээ. Цолмо, тэм яасан сайхан мөр вэ? Аа? Эмнэгшиж гүйцээ. Бид хоёр 3 жил барих гэж оролдоод чадаагүй юм да. Энийг үзье. Чи ч буудаж байж л барьж магадгүй. Буудаж гинэ. Алио на торга. Бод. Тэгнэ би хэлээгүй юу? Хүүхэнтэйгээ хошуу олж байх хооронд энэ мөр нараар тавьж явахад илжтэй. Өөрөө мэдээ тавиад уучсан байгаасаа вэ. Магаа дэж хаанаас дараа юм. Гүйч нэрээ нэг учир боллоо. Тэрч нэг шалтгаан хэлсээр нэгэнтэй хань өгч ойлж ороо илж байна. Амаа мэдхгүй юмар юм нэг уургалах гэж хөөцөлдөж байна. Хүн дайралдаг бол үхлээ байна шүү дээ. Одоо яах вэ? Зүгээр хөхөө. Ахын залуудаа бишгүй л нэг бэртэж явлаа. Толгоос гарахгүй болно. Өвддөгөө өвчин гэж байдгүй маа хүмүүс. Зомноо. Найс. Зомноо. Зааргалхийж аргалчлаа. Сүлдээлээ. Тэгээд юу ч энэ чин цэргийн хүн, албаны хүн, маргааш лэмлэгтэн төвөн хөргөж. Замынхаа донцлогоон сэгсэргийдээд задарч зүуд болно доо. Тэгээд яа гэж гүйлэргаа хашраас өхнө гэж байхгүй шүү дээ.
энд нэмж зарсан дээр баг. Ямар ч л гэсэн эмчийг нааш нь авчиръя. Уулана эвзүүдэн орчихсон юмыг хөдөлгөлгүй л байвал зүгээр юмсан. Нэр нь тийм шүү. Дарга. Би ч бас хуурай гэдэг навид ирсэн. За үгүнгаа танад бид навааныгаа төр орхий. Бид одоохон эмч аваад ирнэ. Танахаар гээш. Эмч хайдэр. Баяр. Ааш наваа. Би чи хоолоо идэж хөрчихлөө. За одоо. Ингэдэг маа мэддэг юм ба шүү дээ. Хүмүүдэд байл та. За чи юугаа хийгээд хоолундаа батж ирэх хэвдэ. Хонхоор. Хонхий. Чи одоо ингэ яах гэж байна? Онгоны хүзүүнээс зүү юу гэж бодсон юм? Ямар? Томоотой юм шиг. Хөөмөн хийх юм аль ч ядаач. Босоо. Хаач төрөнд дэх. Юу.
Тэр хаваа. Наваа. Наваа. Тэр хаваа. Наваа. Нүрийн үтээгээд лаваад гарна лээ. Эддэ мөнх завсан шүү. Наваа. Нэг. Энэ муу сайн японууд. Сайн байна уу дарж байгаа? Сайн хүмүүс сайн байд. Танайх чинь юу амжаагүй байна уу? Охмонла. Тэгээд хэзээ нөхөх гэж байна да? Заада нөхөл санаатай монгнаад л байна. Дарж байгаа та түргэлээч. Ажиг бушуухан шиг хөдөлж үз. Сүүлийн хэд хоногт Японууд халах голын хаваар манай хил язгаарыг даях нь олшроод байна. Тэр ч утга баян дүмний хүртэл бөмбөгдсөн байна. Дарж байгаа та чи яас ууж байгаа дотортой хүн бэ? Хүн болго хөгшин би ганцаараа хэцүү л байж шүү. Дарж байгаа. Салан маань хайцсан бэ? Сумын эмнэлэг рүү явсан. Энэ Японууд гэдэг чинь зүгээр байж чаддгүй яасан ч амт итгэвтэй. Хэлээд яах вэ дарж байгаа. Төрөхийн шиг л ачаалаад манайхантай хамтна уу? Салмангаар л би амжилтад өгье. Уга цаахгүй юу? Зүгээр манайхан талийчхан шүү хоцорч болохгүй. Охин маань ирэхгүй нэ? Замд арилах байлгүй дээ дарж байгаа.
шунах хайрын довтолсон Японы империалистууд нь цэргийн амьд хүч техникийн асар хэрхэн хохирлыг үзэж халах голын хавьд ядарсан хүлээж 1939 оны 9 сарын 16-нд Угдуугүй бууж хэлээд гарын үсгээд орж. Дайны ажиллагааг зохицуулж бүгд нарийн дахь Монгол ард улсын дархан хэл хязгаараас зайлуулсан юм аа. Энэ үгэл ядсан манай төрний тусгаар тогтмол Монгол зөвлөлийн цэгийн ард талын бэлчээ улс төр санаа сэтгэл баялдааны өндөр чадвар түүний лэвсэг техникийн хүч хэрэг хүч чадлын давуу болохыг тод харуулсан юм аа. За илүү 2 дугаар ээлжийн халагдсан цэргүүд хаагур байна. За зүйтэй. За ажинаас яваад ир. Ажи та нар тэр баруун талаар жигсчих. Ажи цаашгнаас аасна ажи тэргүүд очиж жигсэх хаа мэдүү. Ажи. За ёо. Ажи тэргүүд. Дарга чи бидрээд хэвчээж явах болж байна гэж. Хүлээгээд үдээ суугаад явна. Хөдөлмөн та нар битгий сандраад угаач. Урдаар эднийг явуулаад. Тэгээд дараагаар нь Гэр хаа. За баярлалаа. За сайн уу? Сайн. Онгоны хөзөөнөөс зүү юу гэсэн? Бид хоёр ингээ сандаалгуур аваад үүргэн гүйцэтгэхэд буцаж явтал
замд маань. За гэрт орох уу та. За. Нэг мэдлэгнийд хоёр эмгэлтэрсэн байсан. Тэгээд би навааныгаа эцсийн удаа харсан. За чи зөрүүд орж их гэж сургалаарай. Тэгвэл хүн бүхэн амдахгүй. За. Зөрүүд орж их гинэ. Тий. Замаа олдож нотогтой очоод доромтын талыг дөргүүлсэн дөрвтэй хорим хийх юм байгаа шүү дээ. Хийдэ ямар ялтай биш тийм ээ ханаа. Зама. Улаанбаатар цэргийн эмнэлэгт хэвтэж байна аваанаас Дорнот аймгийн Матад сумын 3 дугаар багийн ард Доржийн цолмонд. За. Найз нь заавалгүй хөргөж өгнө. Тэгээд бас найзынхаа эхнэрийг харъя л да. Баяртай. За баяр. За найзуудаа. За хортой явж хоримоо хийж өчөө. Баяртай. Нава. Төргийд гэрэ. За баяртай сайн яваарай. За хөөмөн энэ Уугаа. Өнөө шар хоолой хөндий гэдэг чинь мөн үү? би наа хөөмөн. Мом. Хөөшмэн. Нутаг дээрээ сайн уу дамжилгүй алийг гаж болсон юм лээ. Уугаа. Дорж их гэдэг нь үний мэт та. Энэ нутгийнхан зөрүүд доржин бол шилгэцгээд гин. Тэгээд хоёулаа бомбөгдөрсөн юм уу? Тийм ээ мань. Охинтойгоо аюулаан бомбөгдүүлсэн юм лээ.
Яаралтай альбом бивичгүй. Үгүй захаа. За. Тийм ээ. Яаралтай захаа. Яаралтай захаа. Хаанхын хэнд омш. Дорнот ар жаргаланд сумын ард Балдангаас. Тийм ээ. Балдангаас. Улаанбаатар цэргийн эмнэлэгт хэвтэж буй Хөвсгөл аймгийн Эренчин. Наангой. Хүй, наангой. Тань захаа иржээ. Захаа. Тий. Хинээс чирээ юу? Чангуйшаа. Захаа. Санин сайхан юу гэж иччихв? Аа? Мауш. Айн эхлэж Япон агаараас халдаж байсан тэр зун туслан дээрээсээ нүүж амжилгүй байсаар цолмон эцэгтэйгээ босол болон өргөдөжээ. Гэвч хэн нэгэн сайн санаат хүний гараар бүтээгдсэн зэрэгцээ хоёр болшви. Найз нь чинийхэн өмнөөс гашуудлаа илэрхийлсэн. Өөр зүйлгүй баяртай ёсолсон алдан. Ой. Хоёр чинь хайчаана. Сая харих гэж Аа байгаа. тийм үү. Чи энд юу хийж байгаа? Хаашиг хороолсон? Маттар хорволлоо. Тэгэд одоо гарах нь. Одоо явна. Та хоёр суул дамигс чинь хөргээд өгөө. За. Та хоёр хэр удахд дээ? Торонтод 2 морой бэлгэлчүүл удаад байх юу байх вэ? Тэгээч бас дарга маань олон хонхыг зөвшөөрөхгүй байгаа л да. Зулмаа. Чи миний хэлснийг бодгоо. Бодсоо. Чи тэгээд хүний хүүхдийн эцэг болж чадах юм уу та? Чадахгүй байсансан бол яах гэж ингэж өөрийгөө зовоосон юм хийж явах вэ? Энэ маань хүний хүүхэд шүү дээ. Батманк маань нялх байна. Эд хоёрын эцэг хүү болж чадах эсэх нь чи бид хоёрын сэтгэлээс л болох хэрэг шүү дээ. За яа сайн яваад ирээрэй. За баяртай. Ажлаа дөргөн бүтээгээд ирээрэй. Баяртай. Баяртай.
Наашаа ороод ир. Алийг өнөө тусаад л. За. Баяртай. Би дүрлээ. Юу? Би таны айлбараа туулж болгож өгье л дөө. Зүгээр хэрэггүй. Би зорьсон гадараа ирлээ. Баяртай. За нөхөд баяртай. Чи чинь хоёр мөр өгнө гэж хэлээгүй л үхэ. Очсон чинь улсууд 10-20-оор нөгөөдлөх юм. Тэгээд бид хоёр тэр хэдэн морийг хэрглэж байгаа биз дээ. Аав наваа хоёрынхоо өмнөөс нэг өхөн зөв гэж бодоод өгчлөө. Зүйтэй ах зүйтэй. Хүний унааны сэлээ болгож зайдагнуулж байсан дорхноо. Миний хүтэр ахавч. Айл хэрэгцээтэй газар нь явуулчихдаг нь зөв шүү дээ. Миний хүүхдүүд гадаагаараа тогло. Дүүгээсээ хараарай. Гэрээсээ хол битээ яваарай. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэгчээр. Даваа. Би нэг морь авчээсэн Оросын ачаар аавынхаа шарил дээр очиод. Тийм үү? Би бас очиод ий? Санамсаргүй явж байгаа л байрлал л да. Чи харин булшин сайхан зассан байна л шүү. Юу би юу? Юу би юу гэж чи засаагүй юм? Гүй. Гайхалтай юм да. Хэн зассан юм бол? Аавтай чинь хамт өртөгдсөн
Өнөө хүүхэн чинь хэнсэн билээ дээ. Тэрнтэй л холбоотой боллоо. Нөхөр нь ч юм уу бөөмөд. Хэн? Чи ер нь юу яриад байна? Ямад нэг зэрэг буусан юм. Тэр зэрэг л засснаас гарцаагүй боллоо. Эмнэлэгт бас их удаж бараг 2 жил хоолоо шивтэй. Тийм ээ. Мөхөөгөө мэн лаз. Тавэ зөөгөө чамайг чинь би яадээ. Чамд чинь өөрийн мал хөнгө байдаг ба. Тэр яах вэ? Ажид хийхгүй юу? Би ч мужаа хүн шүү дээ. Чи тахир тотоо. Та намайг өөрөөсөө дэтгэвэр тусламж гуйж явна гэж бодоод байна уу да? Үгүй шүү. Миний энэ хоёр гар юу ч хийж чадхаар байна. Чи бити өөр. Би чинь дийлэх юм бол аддар сав гэрэмот юугаар хийж амьдрын надад ёор падалга. Мөн да. Гэрэмот аддар сав. Үгүй чи тэгээд баасан барих юу? Барьсан чи яадгийг? Яага болдгүй. Та энэ аймаар баялаг нутг юугаа санаж, юугаа бодож, юугаа хийцүүгээ юм. Та сумынхаа төвийг хар. Тэр эмдэг сургууль. Дэдгүүрээ. Та ядаж нөөрхөө суугаа нүхэ хараач. Айдал байгаа. Хөвсгөл нутгийн сайхан баялаг ой моднуудыг ойчоод, өмхрөөд, унаатмах. Та бид нар гараа өгчээд хараа суугаад байх хэрэггүй. Хөрөөсөхтэй хэдэн залуучууд өгөөд. Хүлээж бай. Би тийбохынд соёолаа учиртайхан шиг ярилцъя. За, ажил сайн уу наваа? Ажил чи яах вэ? Зүгээр сайн байна. Дарга гуйдан татмаар байна. Гүй тэгээд нэ ижил татгаа яах вэ? Элсүү. За байцуу. Элсөнөдөр дэ болч. Гуйдан гутаад урдаар ямарсан татаад авах. За тэгвэл эднийг аргаад явуулчих. За чи одоо хүн көмсөөр бошоо яав. За. Навангой би барига даваад явах уу? Тэг бошоо яв. Гончиг хаана явна? Гончгүй. Тийм. Тэр барилга дээр байгаа. Минийхөө тоогоо бодож чадахгүй байна уу? Ээжээ бивэл дарах гэсэн. Тэгээд яагаад? Тэгээд аавынхаа төхөө юу гэж үтгэх мэдэхгүй юм. Мэдэж ядаад байх юу байсан юм бэ? Аавыгаас ирэхээр л хэлүүлээд биччихгүй юу? Энэ аавас уу? Юу энэ аавас уу гэж. Тэгээ чи өөр хэнийхээ түүхийг бичих гээ. Яагаад? Тэр сэцэг навааныхаа. Юу? Гүчиж галзуурв.
За минийхөө. Аавыгаа ингэж хэллээгээд битгий гомдоорой. Нам эвлэлийн өмнө чухам чи хэний хүү болох нь үн нарийн байх хэрэгтэй шүү дээ. Хүнд чинь төрсөн эцгээс илүү үнэтэй, хүндтэй хүн гэж байдаггүй. Тэр Наваан гэдэг хүнийг төрсөн хүү чийл дурсгуулахгүй юм бол өөр хэн дурсгуулах юм? Тийм үү? Аа? Ич минийхөө Навааны Батмонх гээд Хөвсгөл аймгийн Эренчил хүмбс сумын Шарвын Наваан. Алив толмо мэдх юм хэлээд өгөөч. Ээж нь аавынхын түүхийг бараг мэдэхгүй юм. Одоо байсан бол 38-тай байх байсан юм. Хэд он төрсөн байх вэ? 1917 он. Миний эцэг Шарвын Наваан 1917 онд Хөвсгөл аймгийн Эренчил хүмбс сумын нутагт Ард Шарвын 2 дугаар хүү болон төрөөд 1938 онд 20 настайдаа цэрэгт татагдаж цэргийн албан хааж байгаад 1939 онд эх орноо хамгаалах танд баатарлагаар ам өргөцсөн юм. Тэгээд намайг эмэлгээс гараад нутагт нь очиход хярвас болсон гэрийн бүр хоёроо бүр шараад өгсөн. Наваангой хотод сургууль суралцдаг жаргал чинь таны охин биш юм уу? Биш ээ. Хааштай намайг хантай болох нэ гэд ах маань жаргалыг надад үргэлжлүүлсэн.
Ээж аавс. Бай. Ээж аав ирсэн. Миний хуяас иртэрээ. Аваа яагаад? Атмон хэзээ Ирсэн. Миний мөнхөө хэзээ томоожж том хүн болно да. Хэн? Бат мөнхөө. Орж ирэнгүүтэл модуугаараа ноож эхлэх юм. Ойдөг үдтэй хөр. Аваа. Видеотыг машин дээр тавьсан. Эмнэх. За. Машин дээр тавьдээ. Энийхөө дүүгээ битээ таарч. Алло. Атмонко. Хоолойдож. Алло. Заава. Заахтайгаа л ирсэн. Алло. Шижин очээд. Ээжээ халбаг өгөөч. За. Аваа. Та хизээ 300 мянга явцсан байх юм бэ? Болоогүй миний хөө. 2 жил гараа байна. Тэг чинь би 10-ыг төгсөж гисэн. За минийхөө. Аав ижи дүүдээ сэтгэл зовх юмгүй. Харин ганцхан хичээл номонд л шамдах хэрэгтэй шүү дээ. За. Зайл яав нүс. Нөхдөөгөө эвтэй найрамдалтай байгаарай дээ минийхөө. Хойд очоод энэ хатрын нүсэнд. За юу. За минийхөө хичээлдээ ордоо одоо. Аав ижи хоёр хүүгээ эргэж байна. Алё. Заама. За баяртай. За баяртай минийхөө баяртай. Халууны мэгдэд биеийн адил болон хүндрээд байна. Яах вэ? Энийгээр бол яаралтай хагалгаа хийх хэрэгтэй байна. Тэгс тийм шүү. Яах вэ? Тийм ээ. Уралдахгүй болж хожимдох нь байна шүү. Яарахгүй дэлж.
Одоо Батман гэмчтэл үзүүлье. Тэгээд тэг яаж үт? Эмчээ. Энэ өвчтний би 91 хүнд байна. Зураг нь байна. Чиснаста нава. Батманко. Энэ зургаар бол судсанд нэг ойрхон байгаа. Тийм ээ. Тун их ойрхон байна. За би хаалгаа навлцъя. За. Ах наван чинь мис засал яаралтай хийлгэхээр хот руу хүргэлтлээ. Мис засал яаралтай хийлгэхээр хот руу хүргэлтлээ. Удаан жилээр өвдсөөр байгаад ийм байдал нь ийм дор орчихсон. Зүрх муутай. Өндөр настай хүн чинь мис засал хийхээр яаж дэсэх юм бэ? Өгөхгүй яах юм бэ? Юу? Тэгээд дэссэнгүй юу? Сая юу? Та мис засал хийсэн эмчтэй уулзсан да. Би таныг оруулаад өгье. Ядах юм. За. Эмчээ тантай хүн уулзъя гэж байна. Ороод. За. Чи юу гэж байна? Шалгалтын асуудал гэж. Аач. Юу болов? Тавшин. Суу. Агш. Сая мис засал хийлгсэн хүн чинь миний аавгах байсан. Тэгээд хийсэнгүй юу? Агш. Би бүгдийг мэдсэн. Юу мэдсэн гэж? Чи энд ирсэн байлгүй? Бидний эмч усны хэрэг энд л гарахгүй юм бол өөр хаана гарах юм? Юу гэж? Юу нөчр мэдээгүй байж бас уулна. За. Чи санаа зовлтгүй. Шалгалтаа цай өгөөрэй. Нэр нь юу агш? Чи өдөр чинь тоглодгоо баха. Агш. Ямар өвчин байсан? Энэ сум. Сумаа? Энэ сум танахыг 20 гаруй жил зовоож.
Анхаараарай. Хүндэт угтагчид. Дорнотын чиглэлд явсан 104 номерын И-14 онгоц Улаанбаатарын нисэх онгоцны буудлын дээр буулаа. Анхаараарай. Хөвсгөл явах хүндэт зорчигчид 504 номерын И-14 онгоцонд байран эзэлнэ. Анхаараарай. Хөвсгөл явах хүндэт зорчигчид 504 номерын И-14 онгоцонд байран эзэлнэ. Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Ядруу. Аваа. Сайн байна уу гэх. Сайн. За сайн байна уу эмчээ? Сайн байна уу? За нутаг уцах гэж явна уу? Тийм ээ хүүхэн. Нутаг уцах гэж явна. Анхаараарай. Хөвсгөл явах хүндэт зорчигчид 504 номерын И-14 онгоцонд байран эзэлнэ. Янгам нарай. Хүүхэн. Сайн сууж явах. За. Баяртай. За, яв яж. Чи нүний тань тийм үү? Тийм ээ. Ижлээж ухта танилцсан юм. Хачи юм да. Хэн гэдгийг? Наван гэсэн баха. Чиний эцэг. Шаравын наван хөвсгөл аймаг. Яагаад биер анзаарсан бэ? Наван алинч. Энэ зургаар бол судсанд нь их ойрхон байгаа юм да. Өмшиг одоо хачилгаадах юм. Жолоочоо. Та жаахан урд явахгүй юу? Хотын дүрмд чинь энэс илүү урд явж болохгүй шүү дээ эмчээ. Чи юм яарав? Ээжээ таяр харж бай. Одоо За наана тавьчих. Шарвын наван хөвсгөл аймаг Эренчин лүм Үйлдвэр мод бригадын дарга. Яг мөн байна.